ийм болсон ингэнэ. Монгол улсын одоогийн ерөнхий сайд сайхан бэлэг суудалдаа заларсаар даруй жил гаруй хугацааг өнгөрүүлжээ. Ерөнхий сайдын синтез залрах үедээ тэрээр 1-р эдийн засаг, 2-р бас л эдийн засаг, 3-р ч бас эдийн засаг. Ер нь бол хорвоо ертөнц бүхэлдээ эдийн засаг юм аа. Хэмээн зарлан тунхаглаж байж гарч ирсэн байлаа. Монголчууд бид түүний хэлсэн эдийн засгийн тухай тухайн үед нь их л эргээр бодож энэ хүн ёстой алж өгөндөө эдийн засаг гэж бахираад байна. Монголын эдийн засагч одоо айлтгүй боллоо. Тийм болохоор одоо ажил хийгээд ч яах юм зүгээр. Эдийн засгаас хаагаад л ихнэр хүүхдтэйгээ мөнгө хүлээгээл гэртээ хэдэж бай зүгээр гих шахуу ойлголттой болж хоцорсон юмдаг. За харин тэр цагаас хойш замбуудан хорвоо наран авахыг бүтнийг тойрлоо залуу хөвшингүү ертөнцийн доор нэг насыг үдлээ. Өнөөх бүх дэлхийн эдийн засгийн тухай онол харин сураггүй. Нэхэн дөгнөөс нэгэн удаа гадаад руу явахдаа оюу толгойн хөрөнгө оруулалтыг 4 тэрбум доллараар нэмэгдүүлэн 2020 он бош 2037 он болгон хойшлуулсан гавьяа үлдсэн байна. Удаах ажил нь хэрүүлэн алин болсон 5 толгоогоос залхсан уу яасан 60-аас 70 жилээр хятад өгөх гэж зүтгэж нэг үзэж нэг ч юу ах 2 жудаа зүтгэжээ. Ерөнхийдөө энэ хүний хийсэн ажил ингээд дуусч байна. За бас нэгэн удаа цензургүй яриан өнөөдрийн энэ их зээл бол өөр биш юм аа. Та нар бол ойлгохгүй л дээ. Энэ бол өөр биш зүгээр л зээл байхгүй юу? Зээл бол өөр биш юм шүү дээ. Энийг та нар зүгээр л өөр биш гэд ойлгочих хэмээн хэвнийг тодорхойлсон юм. За ерөнхийдөө эрхэм ерөнхий сайдын хийж бүтээсэн ажлууд энэ хүрээлэл бараг өндөрлөж байгаа юм. Харин одоо болтол нийгэм сураггүй байгаа нь түүний амнаас нисэн гарч шуугаан тарьсан 1-р эдийн засаг, 2-р ч бас эдийн засаг, 3-р ч бас эдийн засаг. Ер нь бол хорвоо ертөнц бүхэлдээ эдийн засаг юм гэсэн алдарт афоризм юм. Монгол улс анх удаа энэ ерөнхий сайдын үед эдийн засаг уусуулсан, мөн түүнтэй анх удаа өргөхөрнөө зээлтэй болсон улсаар тодорч байна. 9 шидийн бондор авсан мөнгөнүүд бол өөр биш зүгээр л зээл юм шүү Монгол улсын иргэдээ. Ийм болсон ингэнэ.